хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад бүх яамдын төлөвлөлийг оролцуулаад за тэгээд энэ дүрм журмыг дүн шинжилгээ хийх эхний ээлжинд дүн шинжилгээ хийснийхаа үндсэн дээр ямар харилцааг нь хууль тогтоомжоор зохицуулах ёстой юм бэ? Дамаа хүний үндсэн эрхийг эрхтэй холбоотой асуудлыг зохицуулж байгаа асуудлууд байна. Тэгээд хуулиас давсан зохицуулалт агуулсан журмууд болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа. Энэ дүрм журмуудыг одоо дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хүчингүй болгох, заримыг нь бол зарим нэг зохицуултыг нь хууль тогтоомжид нийцүүлээд дүрм журмаа шинжилж батлах энэ ажиллагаа бол одоо үргэлжлээд хийгдээд явж байна. За энэ өрөөндөө бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас бол энэ ажилд манлайлал үзүүлээд өөрийн хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээний асуудлын нийт 22 хууль тогтоомжийг хуулиар зохицуулж байгаа дүрм журамдаар дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 22 хуулийн төсөл боловсруулах энэ ажиллагаа хийгдээд явж байна. За үүнээс 2 хуулийн төсөл буюу галт зэвсгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд сая баяр наадмын өмнө улсын газрын хуралдаанаар хэлэлцүүлэгдээд улсын хурлд өргөн мэдүүлгээр тогтсон. Тухайлх юм бол энэ 2 хуулиар нийтдээ 16 дүрм журмыг хүчингүй болгохоор тухайн дүрм журмаар зохицуулж байгаа харилцааг нь хуулийн төсөлдөө тусгасан байгаа. Нийтдээ нэг 83 журам дүрм журам за тэгээд заавар аргачлал гэх зэрэг байгаа эдгээр бол хүчингүй болчиход байгаа. За хүчингүй болсон үндэслэл шаардлагын хувьд бол мэдээж хэрэг хууль тогтоомжтой зөрчилдсөн. За эсвэл хуулиас давсан зохицуулалт дагуулсан. За тэгээд мөн эрх зүйн ач холбогдлоо алдчихсан. Одоо журмаар зохицуулах шаардлагагүй болчихсон юм уу? Эсвэл одоо шинжилсэн өөр хуулиар энэ зохицуултыг нэгэнтээ зохицуулсан ийм дүрм журмуудыг хүчингүй болгосон байгаа. Мэдээж хэрэг энэ бол иргэд аж ахуйн нэгжид бол тодорхой хэмжээнд эерэг нөлөөлөл үзүүлэх ийм үзүүлэлт болж байгаа гэж үзэж байгаа. Тухайлх юм бол зөвшөөрлийн хууль батлагдахаас өмнө одоо зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх ч юм уу те энэтэй холбоотой харилцааг бас зарим салбарт бол журмаар зохицуулж исэн. Тэгэхээр одоо ингээд зөвшөөрлийн хууль батлагдаад одоо альва төрлийн зөвшөөрөлтэй холбоотой бүх харилцааг зөвхөн хуулиар зохицуулна гэдэг одоо ийм хууль батлагдаад хэрэгжиж байгаа. Тэгэхээр үүндээ зохицуулаад одоо зөвшөөрлөгүүд олгох хугацаа мөн сунгах хугацаа юм уу те янз бүр тавигдаж байсныг эсвэл зөвшөөрөл авахд бүрдүүлэх баримт бичиг янз бүр байсныг одоо нэг мөр болгосон гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа аж ахуйн нэгдэд үзүүлж байгаа хүнд суртал бол багасах бас нэг үзүүлэлт болох байхаа гэж үзсэн. Бусад байгууллагын хувьд гэх юм бол одоо бусад засгийн газрын яамд агентлаг болон их хурлаас байгуулагддаг байгууллагууд за тэгээд аймаг сум нийслэлийн засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мөн адил одоо дүрм журмууд батлагдж байгаа. Энэ дээр бол хууль зүйн яам мэргэжил арга зүгээр хангах ажиллагаагаа хийгээд мэргэжил арга зүгээр нь хангаад ингээд дүн шинжилгээ хийгдээд явж байна.